Бид 7/24 төслөөрөө хүүхдийн тоглох эрх, тэр дундаа гудамж талбайд байрласан нийтийн өмчлөлт байгаа хүүхдийн тоглоомын талбай асуудлыг хөндөж, та бүхний анхааралд, олон нийтийн анхааралд хүргэхээр зорж байгаа юм. Хүүхдүүд мянгаараа тоглоомын талбай дээрээс тоглож байгаад гэмтэж бэртэж байна. Хүүхд одоо 100 гараад хүүхд үзүүлэг хийгдэж штеп өдөр 24 цагийн хугацаанд. Энэ хугацаанд үзлэг хийж байгаа 3 хүүхэд тутмын нэг нь болгоно тоглоомын талбайд дээрээс унж гэмтсэн гэсэн асуумж өгүүлэмжтэй ирдэг байгаа. Тэгээд дунджаар ер нь хөвчлэн унж байгаа нь бол нэг 5-аас 10 насны орчим тий яг ийд гадаа гарч тий бие дааж одоо амьдралд идэвхтэй оролцдог тийм хүүхдүүд ирэхэд бол гэмтэх магадлал өндөр ирж байгаа. Дээрээс нь хүүхдүүд амиа алдаж байна. Яагаад хүүхдүүд тоглож байгаад амиа алдаж, яагаад хүүхдүүд тоглож байгаад бэртэж гэмтэх ёстой. Тэр тоглоомнууд нь хүүхдэд аюул занал учруулж зэвсэг байсаар байх юм уу? Үгүй ээ, тоглоом бол хүүхдүүдэд маш олон зүйлийг олгодог бид өмнөх нэвтрүүлгүүдээр ярьсан байна. Энэ дугаараар бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглох эрх, тэр дундаа гудамж талбайд тоглох эрхийн асуудлыг бид тусгаалаа авч хөндөж байгаа юм аа. Тэр хүүхдүүд бидний хүүхдүүдтэй адилхан, та бүхний хүүхдүүдтэй адилхан л хүүхдүүд тоглох эрхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хаана тоглох вэ гэдэг асуултаас өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хаана байна вэ гэж асуух хэрэгтэй. Ер нь бол айгүй олон эцэг эхчүүд бол нөгөө хаалттай хаалганы цаана хүүхдээ үлдээдэг. Өөрийгөө хүүхдээч тэр өөрийгөө ч тэр ногдмол ойлгодог байхгүй. Хүүхний биеийн бишэл гэдгээс эдүүтэйгээ хөгдөмсөд нийгэм дотор байгаа гэд бид болдог. Тэр хөгжлийн бэрхшээл гэдэг зүйлийг хардаг нийгмийн сэтгэлгээ нь өөрөө хамгийн том оюуны бэрхшээл. Ёсол нийгэм тэр чигтээ зүгээр л буруутгахыг л бодоод идэг. За энэ бол ийм өвчтэй юм биш үү? Миний хүүхэд битгий тоглоорой гэдэг ялгуурлан гадуурхалтыг эцэг эхчүүд өгчдөг хүүхдүүдэд. Энэ өвчин ингээ нэг халдвартай өвчин юм шиг салхиар дамжаад ингээ халтчих юм шиг Эцэг эхчүүд хүүхдүүд ингээ татаад халдуулдаг халдах гэж байгаа юм шиг. Мөн яаж чадахгүй болохоор тэрнээсээ шалтгаалдаг ч юм уу цаашаа ингээд яв гэдэг намайг гэл Хүмүүс юу хэмдэ ёо зааж гараа. Тэвчин тэ хүлээн үндэ хит гадуурхалт ёо амир. Хүмүүс асуудаг бол яагаад заавал хүүхдийн тоглох эрх гэж өөр бусад юм яриад амьд явах, хөгжих, хөдөлмөрлөх гэдэг. Гэхдээ эн чинь бид энэ хүүхдийн тоглох эрх, гадаа тоглоомын талбай асуудал, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлуудыг бид хөндөж олон түмэнд хүргэж анхааралд нүрэхгүй бол өөр хийн хүргэх юм бэ? Тэмч учраас манай нэвтрүүлэлд орж ирсэн маш олон төрийн бус байгууллагууд, үүсгэл санаачлалын байгууллагууд бүгд л хүүхдийн төлөө тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хөндөж байна.
Иймэрхүү чухал зүйлээ ярихгүй, ярьсан ч тэрийг нь 10 хүн үзэхгүй. Зүгээр нэг хэн нэгний хоорондоо салж нийлсэн, хэн нэгний ямар ч нийгэмдэр ач холбогдол байхгүй, зөвхөн тэр гэр бүлийн хооронд асуудалтай ямыг өнөөдөр 100,000 хүн сонирхож байгаа юм чи яах юм. Тийм биз дээ. Та ийм сайхан нэвтрүүлэг хийж байна. Маш том нийгмийн чухал хүн болгон анхаарах хэрэгтэй асуудлыг гаргаад авахар 100 хүн үзчихэж байгаа. Зүгээр хинт ч хамаагүй гэр бүлийн хоорондоо нэг юм 2 хүн салж нийлсэн асуудлыг 3-4 цуурлаар нь бид нар олон анги кино шиг хэдэн 100,000-аараа үзэж сонирхож байгаа юм. Тэгээ ийм майндсеттэй байхад бид нар яаж нийгмийн асуудлыг өөрчлөх юм. Тэр эннээсээ бид нар эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо бүр тэр амар төрийн байгууламж, тэр айхтар одоо стандарт энэ төр гэхээсээ илүү энэ чинь хүндэл зориулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн толгойн дотор юу вэ? Энэ хизээ өөрчлөгдөх вэ? Энд яаж бид нэр зүйлийг ойлгуулах вэ гэдэг өөрөө аягүй чухал энэ зүйл болоод байгаа юм л да. Бид Хүү амынхаа 3%-ийг, хүүхдүүдийнхээ 7%-ийг хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлцоход тэдний хөгжлийн тухай ярих нь хэр зохимжтой вэ? Яруу тансаг монгол хэлэнд ялгаатай байдлыг тодорхойлох өөр үг хэллэг байхгүй гэж үү? Хөгжлийн гэдэг нэршлэрээ ер нь айгүй олон юм дээр бол хүмүүс ингээд жоохон хүүхэд байна уу, том хүн байна уу, айгүй хуваагдчихж байгаа. Одоо жишээл одоо ингээд энэ хөгжлийн бэрхшээлтэн ажил авах гэж байгаа ч юм уу тий. Тэгмэл хүмүүс зүгээр л нөгөө нэг ойлголтоор за энэ бол ямар ч байсан нэг жоохон дутуу ирэх гэж байгаа юм гэдэг юм шууд мессежд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд ч гэсэн бол бас л яг одоо айгүй олон кейс дээр биш сүүлийн үед бол яг ингээд хийгдэж байгаа ажлууд айгүй амжилттай байгаа. Юм хийхгүй байгаа биш хийж байгаа. Гэхдээ л одоо ч гэсэн сонсогддог юмнуудаас хэмэл одоо ингээд хүүхдийг гадаад талбайд тоглуулах, эсвэл хүүхдийг сургах энэ болгон дээр хөгжлийн бэрхшээл гэдэг тодтгол дан ганц энэ хүүхдэд дагаад эцэг эхийн хувьд ч гэсэн ингээд нэг тусгаарлаад хайрцаглаад байгаа юм байгаа байхгүй. Нөгөө үг гэдэг чинь угаасаа утга чи үйлдэлээ дагуулдаг штэ. Тэгээ яг нөгөө бэрхшээл гэдэг эрэнгүүт одоо хүүхдээ хүлээж авч байгаа эцэг эхч эргэн тойронд одоо авж байгаа хамаатан садан найз нөхөн нийгэм тэр жигт ерөөсөө бэрхшээл гэдэг хүлээгээд авчдаг байхгүй юу? Мэдээжийн хэрэг юу гэж нэрлэх нь бол тэр хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлдөг. Тэгээ ер нь нийт эцэг эхчүүд яг энэ тодорхойлолтод аягүй дургүй байдаг. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй гэж тий? Тэр ер нь надад нэг амар таалагддгоо. Хөгжлийн бэрхшээл гэхээр хүн болгонд хүнд тусна. Хүүхдэд ч гэсэн хүнд тусна тийм үү? Зөв хүүхдүүдийн ярьж байгаа үнцэг бол би хөгжиж чадна штэ яагаад хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэж байгаа юм бэ гэх ийм нэр томьёо дэмий байна гэдэг бол үг илэрхийлдэг. Бэрхшээл гэд хүлээгээд авангууд тэрнтэй холбоотой альва шийдлээ дандаа нэг юм төвхтэй байдлаар нэг юм одоо юу гэдэг стресстэй байдлаар шийдгэж оролдоод байдаг нь араасаа дараагийн бэрхшээлийг татаад байна гэж боддیں۔ Манайд чинь бас энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо хэдхэн жилийн өмнө дахир дутуу хүмүүс гэдэг байсан. За энэ нэр томьёог бол одоо 2000-ад оны ихээр яаж солих вэ, өөрчлөх вэ, араа илүү яаж хүнлэг болгох вэ гэдэг ийм одоо нэр томьёоны уралдаан хүртэл явагдаж энэ дотроос хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр томьёог сонгож авсан юм байна лээ. Түүхэн ярилцсаар байгаад бол хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ийм нэр томьёо бол гаргаж одоо бол хуульчлагдаад явж байна л дээ. Гэтэл энэ нэр томьёо бол одоо ингэ бодохтой зэрэг би одоо эрүүл хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй гэхдээ бол сэтгэл зүйн хувьд бол нэг одоо юм баг. Гэтэл тэр одоо харааны ч юм уу, юуны ч юм уу, одоо сонсголын ч юм уу бэрхшээлтэй хүмүүс чинь бол би чинь бол нэг л ийм дорой амт юм байна шүү дээ. Хөгждөгөө амтан байна. Хөгжөхөд бол их бэрхшээлтэй хүн байна гэдэг ийм сэтгэл зүйн байдаг учраас энэ нэр томьёог бол би зөвхөн одоо тогтоё гэж хэлж байгаа юм биш. Ер нь бол хүмүүсийн талаас биш. Тэр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаас биш. Нийгэм талаас нь харсан нэр томьёо бол байхын зүйтэй юм болов гэсэн би бодол байдیں۔ Зүгээр надад бол. Үг бол сэтгэлийн харилцаа, хандлагын илэрхийлэл. Бидний хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлсон хүүхдүүдэд хөгжих, тоглох эрх байхгүй гэж үү? Бэрхшээл гэдэг үг тэдний хөгжих, тоглох эрхэнд халтсаар байх уу?
олон улсын нэр томьёогоор бол энэ бол буруу нэр томьёо. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ гэвэл нэг оюуны бэрхшээлтэй хүмүүсүүдийг хэлдэг байхгүй юу? Тэгтэл манайх бол хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр томьёог авснараа энэ бас буруу болсон. Ягаад гэвэл жишээлх юм бол манай хөгжлийн бэрхшээлтэй хүний үйл ажиллагаа гэдгийг яг англи хэл рүү орчуулахаар нэг оюуны бэрхшээлтэй хүмүүс гэсэн утгыг илэрхийлэх гээд байгаа байхгүй юу? Нөгөө хүмүүсийн хандлагаас бас айгүй их шалтгаалт юм билээ. Солиод бид нэг хэсэг бараг 2-3 сар өөр нэршлэр явсахгүй тусгай хэрэгцээд гээд тэр нэршлэр явсан боловч тэр нэршлиг наача арай өөр болоод бүр илүү тусдаас нөгөө ингээд тусгаарлаад байгаа юм шүү гээд. Тэгээд зүгээр бэрхшээл гэдэг нь нөгөө юунда хуулинда ч юм уу тэгж тусгаж явъя гэд ерөөсө тэрийгээрээ л яваад байгаа л та. Тэгэхээр энэ нэр томьёог солих хэрэгтэй байгаа. Тэгээд манай бас энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань ч гэсэн өөрсдөө энэ нэр томьёогоо солио гэдэг шаардлага тавьдаг. Тэгээд бас нэр томьёоны одоо бол эрэлт байна. Тэгээд манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэм маань бүгдээрээ ингээд энэ хүмүүсийг ялгарлаагүй, нэр төрөнд нь халдаагүй тийм нэр томьёог хэрэглэх хэрэгтэй. Тэр нь бас олон улсын одоо нэр томьёонд бас нийцсэн байх хэрэгтэй. Тусгай хэрэгцээд гэж яригдж байгаа, ялгаатай хөгжилтэй гэж яригдж байгаа. За тэгэхээр дэлхийн нийт юу гэж авч үзэж байгаа нөхөр ялгаатай хөгжлийн нөлөө авч үзэж байгаа. Яагаад тэгэхээр энэ хүүхэд бол хэвийн хүүхэд юм а, хөгжих байдал нь тодорхой хэмжээр ялгаатай байгаад байна. За тэгэхээр энэ хүүхдэд тухайн одоо ялгаатай тоглох хэрэгцээг нь бид нар бэлдэж өгөх хэрэгтэй болоод байна тий. Тэгжиж тухайн хүүхдийг одоо нэг нийгэмшгэд нь туслах хэрэгтэй болоод байна л гэдэг байхаа нь сурахт нь бас нөгөө нэг ялгаатай байдлаар сурах одоо арга техник. Ерөөсө хөгжлийн онцлогтой хүүхдүүд юм уу хөгжлийн онцлогтой хүмүүс. Ерөнхийдөө онцлог л байхгүй өөр. Жаахан өөр л байгаа тэрэнд нь таарсан шийдлээ нь олоод өгчих юм бол тэгээ бид нар яг нөх хөгжил гэдэг зүйлийг ярьж болох гээд байгаа. Тэгэхээр өөртөө чинь санал нийлж байна. Ер нь бол яг нэр томьёогоо өөрчлөхөөс эхлээл энэ салбарт хийх ажлуудыг зэгцэнд оруулах юм болов гэж боддөө шүү дээ. Энэ нэршил дээрээ нэлээд их анхаарал тавиад бөөнөрөө бас ингээ хилцүү хувьд ч гэсэн тийм хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэгдэж байгаа хүмүүсийн төлөөлөл ер нь энэ хилцүүч яг ингээ төлөөлөл хүмүүс оролцоод тэгж байгаад яг энэ нэршил дээр мэдээж ирэх анхаарад яг ингээ нэгдсэн байдлаар одоо улсын хэмжээнд ингэж нэрлэе гэх юм бол мэдээж одоо айгүй өргөн хүрээгээр одоо хилж нэршиж болох л баг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэршлиг явцдаа бол солих байх магадгүй. Тэгээд энэ бүгдээр хилцэх байх л да энэ чинь бол ихгэл бол янзшгүй баян. Хүний сэтгэл зүйд бол энэ нэр гэдэг юм нэрээ мандажин гэрэг сэтгэл зүйд нөлөөлнө. Боловсролын амнаас одоо ингээ гаргасан тоо мэдээгээр 2021 онд 62% нь боловсролд хамрагдаж байгаа. Тэгэхээр 38% бол боловсролын гадна байна. Сурч хөгжих эрх нь бүрэн зөрчигдсөн байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийн маань 3 хүүхэд тутмын 1 нь сурч хөгжих эрх нь ингээ зөрчилтэй явж байна. За тэгээд энэ сурч хөгжих эрх нь зөрчилтэй байхаар дараа нь нийгмийн оролцоо ингээд нийгмийн аливаа энэ харилцаанд оролцох энэ байдал нь хязгаарлагдаад цаашаа хөдөлмөрлөх гэх мэт энэ бусад эрхээ эдлэх одоо нөхцөл нь бүрдэж өгдөг. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тоглож байгаа явцдаа маш их ялгуурлан гадуурхалтанд өртдөг. Нэг өсөндөө тэр хүүхдийн харагдж байгаа байдал нь бие авч байгаа байдал нь тэр хүүхдийн гаргаж байгаа зан авир нь хүүхдийг гадуурхахаас аргагүй байдал хүргээд идэг юм шиг байна. Бидэнтэй л адилхан хүүхдүүд хэлгүй байсныхаа төлөө тэр хүүхэд яагаад бус байдлын тоглоомын талбай дээр тоглож болохгүй гэж. Яагаад ямар нэгэн эд эрхтэн өвчтөө гийнхаа улмаас болоод жирийн хүүхдүүдэд тоглож болохгүй. Яагаад жирийн хүүхдүүд гадуурхаад байгаа. Эцэгчүүдээ бид яагаад тэр энгийн бидний хүүхдүүд адилхан хүүхдүүдтэй тоглож болно. Асуудалгүй гэдгийг яагаад бид өөрсдөө хүүхдүүд хэлж өгөхгүй байгаа. Энэ бол бидний л буруу. Хүүхдэл юм чинь тоглох эрхтэй бөгөөд тоглох
хэрэгцээтэй байхгүй юу? Ялангуяа тэр тусгай хэрэгцээтэй байх тусмаа тэр хүүхэд хөгжих шаардлагатай. Ягаад гэвэл тэр нөгөө өөрийнхөө тэр бэрхшээлийг давахын тулд өөрт нь тэр хүүхдэд байглаас өгөгдсөн давуу тал байгаа. Тэрийг илрүүлэхэд нь тоглоом туслана. Хүүхэд заавал тоглох ёстой. Тэгээд хэдийгээр эсрэг мэнд амьдрах эрхийг хангах ёстой ч гэсэн тоглох эрхээ эдэлж чадаагүй хөгжиж чадахгүй бол нийгмийн амьдралд оролцож чадахгүй байхгүй юу? Энэ нэвтрүүлгээр бид хөгжлийн бэрхшээлтэй гэж за тусгай хэрэгцээч гэдэг юм гээд янзаар нэрлэх баг. Энэ хүүхдтэй адилхан хүүхэд бусад хүүхдүүдэд адилхан тоглох ёстой. Хүүхдүүдийн дундуур тоглож, наргиж, юм сурж мэдэх ийм л хэрэгтэй. Тийм учраас энэ хүүхдүүдийг битгий ялгуурлан гадуурхаач. Бидэнтэй л адилхан хүн, бидний хүүхдтэй адилхан, дүүнертэй адилхан хүүхэд. Уулны адилхан хүүхэд ч эдгээр чи бүгд л тоглож хөөрөх хэрэгтэй. Манай хүүхэд бол яг юм тоглоом урд нь тавиад өгчвөл эхлээд асгадаг байхгүй. Асгасныхаа дараа нь ингээд нэг нэгээр наваад хамт хажууд нь хүн суугаад эний чи ингэж барьдгийг ингээд заагаад өгөөд тоглох юм бол адилхан дуурайгаа тоглоно. Бөмбөгөөр харилцааг бол аваад тоглоно. Яг л хүүхчиг адилхан шүү дээ. Тоглоомын талбайд юм нэгэнтэйгээ харьцах хүүхдийн дэд донд олцод найдлахыг хүсэдэг тавьж өгдөг гэд би даавалдаг. Би тэгээд даагүй ингэж нэг битгэл хогоол дэмтлэг явдагсан. Гээхээ сонгоо хайж чаддгүй. Тэгээд хүүхдүүдээ ни тоглох хамсан гэж боддог байсан. Мэдээж одоо хүмүүсийн хандлагыг өөрчлөх, мэдээлэл өгөх гэх зөндөө олон асуудал байгаа тий. Гэхдээ ямар ч байсан Монголд бол эрс хаягдаад байгаа зүйл нь болохоор яг нөө эцэг эхийнх нь сэтгцэн эрүүл мэндийн асуудал гэдэг байхгүй юу? Яг үнэ наадах ч юм бол айгүй хүнд ялангуяа энэ чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж бит хоёрын дунд ингээл яриад байгаа боловч энэ дагаад ар гэр аав ээж эцэг их одоо юу гэдэг эмээ өвгийнхэн бүгднгийнхээ асуудал байхгүй юу? Маш их стресстэй байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд эргээгээд өөртөө бас нийгмээсээ маш их дарамтуудыг авч идэг. Саяхан би нэг хэлцүүлэгт ороо сонсож байхад бол хавдартай хүмүүсийг судлахад баг зарим нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн бараг дийлэнх нь хавдрын хэм хэмжлэгэнд ороо явж байгаа гэсэн юмыг бол ярьж исэн. Тоглох гэдэг үгээ өөрөө ихлэ бодолтой. Хүн тодорхой хэмжээнд сэтгэл амс хийцэн гой инээж хөгжиж байгаа үед л тоглох гэдэг юм яригдэн штэ. Тэгэхээр ч энэ асуудалтай умбцсан байгаа ээж аав бол жишээ нь гадаа нийгэм гişнэн гой байгаа. За магадгүй нөгөө дид үтцийн хөгжсөн налуу зам нь. Энэ бол зөвсөд бэрхшээлийн нэгэн хэлбэр штэ. Дид үтц бол өндөө айгүй жижигхэн налуу замчин бол хөгжлийн бэрхшээлийн нэгэн хэсэг. Тэгээ хараагүй хүүхдүүд яаж тоглохын, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд яаж яах юм, нөгөө өхөн төлбөрийн татал цаажилттай хүүхдүүдийн тоглох гэдэг яг юу юм. За яг хөө тэдний ямар нэг байдлаар бэлтжлээ гэхэд тэр хүүхдүүд чинь хөтлөөд гарч ирээд тоглуулах хамгийн гол хүчин зүйл чинь ээж аав нахгүй юу. Тэгэхээр ээж аавыг яаж чадахчлаад байгаа юм гэхээр нэгдэнд сэтгэл санааг нь дэмжих хэрэгтэй нь. Хоёрт ер нь бол яг нэг айлд хүүхд ингээ хөгжлийн бэрхшээлтэй төрөнгөд автоматар тэр айл ерөнхийдөө бол санхүүгийн айгүй хүндрэлд ордог штэ. Тэгээд сэтгэл санааны хувьд ч гэсэн ер нь бол маш өндөр хувьтайгаар бол амьдрал нь бол шууд эрсдэлд орчдөг байхгүй юу. За яг ах トゥ олонтой ч юм уу айлан ганц хүүхдэд төр айлууд бол арай гайгүй байдیں۔ Ер нь бол эцэг эхчүүдийг айгүй их дэмжих хэрэгтэй байдаг. Олон би маш олон эцэг эхчүүдтэй уулзж байсан. Тэгэхэд бол тэр хүмүүс бол би бол одоо ингээл ажиллаа бүр ингээ болж байгаа. Би энэ хүүхдийнхаа хөгжлийн төлөө гээл ингээд явж байгаа эцэг эхчүүд ч айгүй олон байгаа. Зарим нэг нь бол нөгөө түр ярьсан ш таалтай хаалхны цаануудыг хөгжүүлэхгүй байгаа. Тэгэхээр ерөөсөө л одоо бол бидний яг ингээд нөгөө асран хамгаалагчд нь хүртэл чиглэх ёстой. Сургалт орох хэрэгтэй. Сэтгэл зүйн ялангуяа зөвлөгөөг бол маш сайн өгөх хэрэгтэй. Энийг нөгөө одоо яг тухайн моментн дээр бол хүмүүс нөгөөний би л ганцаараа юм болчлоо. Миний хувь тавилан юм гэдэг. Энэ бол юм бишээ. Ингээд аюу олон хүмүүс байгаа. Тэгэд өөрөө бол ингээд дааж тавахгүй даваа бишээ гэдгийг ингээд дөнгөж төрсэн ээжүүдэд хүртэл айгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шаардлагатай байдаг. За тэгэхээр энэ үед яах вэ гэхээр тодорхой хэмжээгээр нөгөө эцэг эхчүүд маань дэмжих клубүүдэд илүү очдог. Тэгээ тухайн дэмжих одоо уулзалтуудад очдог ч юм уу хүүхдийн хандлаар танин мэдээг судлах. За ийм л одоо оролдлого алхмуудыг хийх хэрэгтэй болоод ирж байна гэсэн үг. Тэрнээс бол миний хүүхэд яагаад ийм болчихж байгаа бараг л те бурхан намайг шитгэж гин
би л өөрөө муу хүн байсан учраас хүүхэд маань юм болчлоо гэдэг ч юм уу өөр дөрөв буруу тавах асуудлууд бол эцэгчүүдтэйг гарч ирээд байдаг. Тэгэхээр энэ болгоныг аль болох авахгүй байхыг хичээгээд харин энэ хүүхдийг би яавал илүү сайн хүн болгож өсгөх боломжтой бэ? Би юуг илүү сайн хийвэл одоо миний хүүхэд илүү их твшилтэнд хүрэх боломжтой вэ гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Магадгүй тэгэж авсаар агаад нэг мэдгээд та тодорхой хэмжээгээр нөгөө хүүхдээ илүү сайн хүн болгоод өсгөж бүрэн дүүрэн боломжтой. Ер нь бол зүгээр энийг цаашдаа хэрвээ магадгүй ингээд төрж гисэн яг энэ асуудал дээр оролцоод хүүхдтэй мэдээж анхаарал эхэлсэн одоо эннийхээ дараа ингээд асран хамгаалагчдын бас хөгжил одоо ажлын байр юу гэдэг энэ болгон чинь ерөөсөө л хүмүүс ойлгохгүй байгаа боловч нэг хүнээ дагаад эн чинь бүхэл бүтэн ар гэрийн амьдрал байна. Тэгэл энэ ар гэрийн амьдрал байгаа учраас яг одоо асран хамгаалагчийн хөгжил байна уу тийм юу боломжтой байна. Энэ болгон дээр нь бас анхаарад яг нэг системтэй болох юм бол энэ ч гэсэн айгүй хорхигдоод байгаа зүгээр яг ингээд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн тусгай хэрэгцээд иргэн гэдгийн цаана бас нэг үлдээд байгаа сэдв байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ чиглэл рүү манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцгийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд эрх зүйн зөвлөгөө өгч яаж энэ хууль дүрмээр байгаа эрх зүйн боломжуудыг ашиглаж өөрийнхөө хүүхдэд чанартай энэ үйлчилгээнүүдийг авах вэ? Төрийн байгууллагуудаас энэ чиглэл рүү бид нар зөвлөгөө өгөх, сургалт явуулах энэ ажлыг бол илүү цахим руу чиглүүлэн ажиллаж байна. Хүүхдийн тоглох хэрэгтэй, яргаар сайн эцгийн чадварчлах хэрэгтэй, чадварчлахын цаана нэг зэтгэж санааг нь дэмжихтэй хэрэгтэй, хоёрт нөгөө орлоготой байх. Энд нөгөө хүмүүс айгүй хэцүү шууд эдгээр халамж яриад байна. Төр засгаас бэлэм нэхэд байна гэж хараад байдیں۔ Яг үүндээ бол яг тэрийг хүсдэг байхгүй юу? Гэрээсээ ажил хөдөлмөр эрхлээд хүүхдээ асраад байж ах боломжийг олгоод дэмжих ажлыг төр засгийг илүү анхааруулад магадгүй тэ зүгээр дараагаад байгаа халамжаараа ажлын байрыг бэлдээд юм уу гэрээсээ орлогожуулахыг бэлдээд сэтгэл санаагаа сайхан тайвшруулад өгчихөлтөө. Тэгэх юм бол тэрний чин дараа нөгөө хүмүүс амьдралаа хариу өөрөөр харна хүүхдийнхээ тоглох эрхийг харж эхэлдэг байхгүй юу? За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч хамгаалж байгаа аав ээж ах トゥ нар бас тодорхой хэмжээгээр нийгэмээс тусгаарлагддаг. Ялцгүй тийм нөхцөл байдал үүсдэг. Гэтэл тэр хүмүүст хэн тусалж байгаа юм бэ? Бид тусалж чадж байгаа юу? Монголын төр тусалж чадж байгаа юу? Бид төрийн байгууллагуудаар ороод энэ асуудлыг ярихаар их л том дэлхийн асуудал ярьдаг. Төр яагаад энэ хүүхдүүдийг тусгайлан гадуурхаад байгаа юм бэ? Яагаад бусад хүүхдүүдэд адил авч үзэхгүй байгаа юм бэ? Яагаад энэ хүүхдүүдтэй холбоотой, энэ эцэг эхчүүдтэй холбоотой асуудлыг харь орны хүмүүс яагаад сэтгэл зовоод байгаа юм? Яагаад сайн дураар эвлэн нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлыг хөндөд байгаа? Ер нь бол одоо ингээд үйл ажиллагаагаа явуулж үзэж байгаа хүний хувьд би бол тэгж л харж байна. Одоо ч гэсэн ингээд 5 жилийн хугацаанд гэлтэхэд дандаа л олон улсын байгууллагуудаас тийм ингээд гадны байгууллагуудаас л бид нэр төсөл авч байгаа байхгүй. Тэгэхээр төрийн байгууллагаас төсөл авахын тулд бүр маш их давааг давдаг. Монгол улсын үндсэн хууль зааснаар Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Төр энэ эрхийг хангах чиглэлээр ажил үүрэгтэйгээ заасан. Гэтэл яагаад төр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглоомын талбайг огт хийхгүй юм бэ? Яагаад тэдний ажлыг иргэний нийгмийн байгууллагууд, артари клубүүд янз бүрийн совилол хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд хийгээд байгаа юм бэ? Төр яаж тусалж чадах вэ гэхээр тэрийг олон түвшинд хөргөчхөлд өөрсдөө нэг зам нэгэх болохоор л очиод туу цайжилдаг шиг ийм хүмүүс хүүхдийн тоглоомын талбай барьжээ. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр ингэжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ийм зүйл хийж байна. Дээрээс нь яг хүүхэд эрүүл аюулгүй орчинд тоглох тийм тоглоомын талбайг барьж бүтээж байгаа тэр хүмүүсийг яагаад алдаршуулж болохгүй гэж. Дарга нар бол бүгдээрээ л алдаршиж байгаа шүү дээ. Гэтэл яг бодиттой хийж байгаа хүмүүсийг олон түмэнд хүргэж урам өгөх хэрэгтэй. Одоо мөнгөөр нүд итгэж чаддгүй юм байна. Үйл ажиллагааг тусалж чаддгүй юм байна. Тэгвэл урмаар дэмжиж ажилламаар байна л гэдэг энэ асуудлыг төртөө хандж хэлмээр. Энийг хийж чадахгүй бол яах вэ? Мэргэжлийн холбоонд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эсвэл хүүхдийн тоглох эрхийг хариуцдаг нэг иргэний нийгмийн байгууллага байгуулга тэнд нь
хүүхдийн тоглоомын талбайг байгуулдаг, аюулгүй байдлыг хариуцдаг, засвар үйлчлэгээр хариуцдаг чиг үүргээ тэр холбоонд мэргэшилсэн байгууллагад өгчих. Заавал нэг төрлийн тусгай албаа гэж байгаад шаардлагагүй. Нийгмийн хөгжилд хамгаалсан улсын чинь хүмүүст бол ингээ сайхан холиол дэд үтсийн шидээл, холиол ээж аав нь аль болох ойлгуулаад хүлээн зөвшөөрөөл хамтдаа тоглоол харцсангуй болоод байгаа. Гэхдээ 100% бол биш шүү. Би тэгж хэлэхгүй. Ялгаа авахгүй тэнд хүн л байгаа учраас ялгаа авахгүй тодорхой хэмжээний нөө ялгарлан гадуурхалт гэдэг юм уу, бэрхшээл ч юм уу гэртээ цоождаг дах асуудал бол байх үед бол байт юм билээ. Зүгээр давмгаалсан хувь нь хэдвэ гэдгээр үзэхээр сайн шийдсэн улсууч байт юм билээ. За манай Монголоос бүр 7 дор улсууч байт юм билээ. Дахиад айгүйх бөөрийнхөө яриад ах шиг байна л да. Гэхдээ яа харахгүй үнэн тэр юм чинь дэлхий гэдэг ч өөр айгүй том ойлголт. Нөгөө цул хөгжилтэй улсууд эдгээр нь яадаг юм гэхээр миний сонсч байсан олж өмсөж харснаар бол чинь Япон чинь зүгээр тэгш хамруулах боловсролын ярьж л да. Тэгэхээр энэ чинь хамт нөгөө тоодох хэрэг нь хамт яригдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм 3 шатлалтай явуулчихж байгаа байхгүй. Хөнгөвтөр хүүхдүүд болохоор яг нөгөө энгийн ангид энгийн хүүхдүүдтэй хамтд нь ингээд нийлүүлчихэж байгаа. Тэгэхээр тэр чинь хамтаа боловсруулаа хамтаа тоглолч штэ. Зарим жоохон дунд зэргийн өвөрмөц одоо онцлогтой хүүхдүүдээ болохоор сургууль дээр нь анги байгуулад хэсэг нөхцөлд нь болохоор тусгаардаж ингээд тусгаалсан хөтөлбөрийн заагаад зарим нүгдийн биеийн тамир дуу хөгжмийн хичээлч гэдэг юм уу зарим програм дээр нь хамт холиод ингээд тоглож наадуулаад одоо нөгөө түрүүний ирсэн нөгөө тоглоомтой хамт хөгжил тий хөгжлийн одоо нөгөө хөгжмөөр дамжуулаад биеийн тамирын хичээлээр нь дамжуулаад хөгжүүлээд тоглохыг чинь ингээд шийдчихэж байгаа. Тэгэнгүүтээ нөгөө шатлал дээр үнэхээр хүн хүүхдүүдэд болохоор тусгай төв байгуулад тусгай төв дээр нь яг түрүүний хэлсэн тусгай багш тусгай эмч ажилчдын тусламжтайгаар хөгжүүлээд тоглуулад байгаа байхгүй юу. Тэгээ миний бодлоор ингээ харахаар манай Монголд бол яг тэр загвар нэг тохирох юм болов уу гэж бодсон шүү дээ. Ерөнхийдөө Япон зүгийн орнуудын загвар нь ягаад гэвэл манай монголчууд яг үнэ хэлэхэд би муу хэлэх гээд байгаа юм биш. Гэхдээ харьцангуй нэг тийм их юм уламжлал тэгээд эцгийн эрхт ёс тэгээд нөгөө шашнаа жоохон буруу ойлгоцсон. Уг нь би чамаас давхар шашин судлаа юм штэ. Тэгээд шашны зөвхөн мөн чанарт бол байдгүй ойлголтыг нөгөө тууширсан шашинд барьцсан. Тэнгүүтэлтэй туушраад тэгээд хөгжлийн бэрхшээлгэнгүүд үйлээр эдэлж байгаа нүгэлтэй ам гээл. За нэг хөгжлийн бэрхшээлтэй хөвгт төрүүлцээ ээж бол за тэгээд чөтгөр шулам юу болдیں۔ Ийм юу сэтгэлгээ давмгаалтсан улсын хувьд бол яг нөгөө болгоомжтой тэгээд жоох нөгөө онцлогуудыг харгалзсан олон талтай, олон хэлбэрт аргыг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тоглуулах, боловсрол эзэмшүүлэх, хөгжүүлэхтэй авахгүй бол эргээд туйлширсан арга хэмжээ чинь буцаад нөгөө биднэрт амар хүндрэл өгöd байгаа байхгүй юу? За тэгэхээр та бас нийт одоо яг энэ телевиз үзэж сууж байгаа тий хүмүүст хандаж за ялангуяа энэ хүүхдийн тоглох эрх энэ тоглох орчинтой холбоотой энэ асуудал дээр ер нь та өөрөө бас яг юу бодож явдаг вэ? За ямар байдлаар одоо хүүхдийн тоглох тий энэ эрх нь илүү их хангагдаад хүүхэд тоглож байгаа тэр орчноос илүү аюулгүй одоо тэр мэдрэмжийг аваасаа гэж боддог вэ? Маш их зүйлийг ярьж болно. Маш их зүйлийг ярьж болно. Ягаад гэх нөхцөл байдал үнэхээр хүнд зөвхөн тоглоомын талбайгаар дуусахгүй гэдгийг ч мэднэ те. Тэгэхдээ энд бол яг нөгөө бид нар нэг яг өөрсдөө дээрээ томчууд нэг бодох хэрэгтэй. Бид нар яг хүүхдэд хайртай байна уу, хайргүй байна те. Өөрийнхөө хүүхдээс ахуулаад тэр айгүй чухал асуулт. Үнэхээр хайртай байвал хүүхдэд ядаж өөрийнхөө хүүхдэд хайртай. Хүүхдийнхээ өсөх нийгэмд хайртай байвал бүх төвшөнд бид нар энийг сэтгэл гаргаад хийж болно. Ядаж хүүхдийн байгууламжаас мөнгө идэхгүй байж болно. Ядаж одоо арга ядсан үг гэлж штэ тий. Ядаж хүүхдийн тоглоомын талбайг нь булаахгүйгээр байшин барьж болно. Тэгтэл 90 оноос хойш хүүхдийн гэсэн юм болгоныг булаасан. Ерөнхийдөө Монголд хүүхдийн тоглоом маш хэрэгтэй байгаа. Тэр хүүхдийн тоглоом одоо шинээр байгуулахдаа бас энэ тусгай хэрэгцээт хүүхдүүдийн онцлог хэрэгцээг бас харгалзаж үзээрэй. За түүнээс гадна тоглоомын талбайг бас барихдаа олон улсын стандартыг барих хэрэгтэй байдаг. Манай улс өөрөө бол хүүхдийн тоглоомын стандартгүй байсан. Гэхдээ нодны жил Европын холбооны
тоглоомын стандартыг ингээд орчуулж хэрэгжилж байгаа. Ягаад гэвэл тэр Европын холбоонд хэрэглэгдэж байгаа учраас Монгол улсад хэрэглэгдэж болно гэдэг. Тэр стандарт бол маш их нарийн. Тоглоомын талбайг бол бас ингээд сэтгэлийн хөөрлөөр хүүхдэд хэрэгтэй зүйл барья гэж барьж болдгоо юм билэ. Яг стандартыг мөрдөөд аюулгүй байдлыг хангасан тийм тоглоомын талбайг манай залуучууд олноор барина гэж найдаж байна. За тэгээ нэвтрүүлгийн төгсөлд та бүхэнд манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэнд баярлалаа. Та бүхэндээ бид бүх талаар хамтарч ажиллахад бэлэн. Дараагийн дугаараар бид бас төр иргэнээ яаж ялгуурлан гадуурхаж, ялгуурлан гадуурхсан кайф яаж авдгийг, иргэдэд тэр яаж тусдгийг бэ гэдэг талаар асуудлыг хөндөж та бүхний өмнө дэлгэн тавих болно. 724 төслийн ээлж дугаар өндөрлөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах энэ үйл ажиллагаанд тааж бас дуу хоолойгоо нэгтгээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.